Үүлэн мэдэх наттай хамт өргөдөг найзуудынхаа ертөнц цай аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Үүлэн мэдэх цэцэгхөө утга нь нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би татнаа танилцуулъя. Анар 8 настай. За манай анар 8 настай мөртлөө бүр ямар 80 тохоо өндөр гэдэг шиг өндөр те. Миний үгээс хэд дахин өндөр байна. Чи хаана вэ? Ер нь ингээд тэгш юу байгаа зогсохоор, зэрэгцээ зогсохоор баг бүсдгийгээр нь татах байхаа те. Бараг ингээ өлмийгөө өргөж шүү. Өлмийгөө өргөөд ч нэмэргөө. Миний үе чинь одоо хэнийгээ дурээс юм өндөр гэж боддгоо. Танаа гэрийн хамгийн өндөр ер нь хэн бэ? Би гүтээ тухай. Аав нь хин гэдэг. Тог байсгалаа. Ямар ажил хийдэм миний аав нь? Эмд ажил хийдэг байсан гэхдээ гарцсан. Тийм үү? Яагаа гарчиж байгаа гоё ажил? Өөр юм хийх юм уу? Юуны юм чийжсэн? Ийм мис засалч юм уу бүр? Чи сонсож гин үл мэдхэ. Миний үгийн аав нь ямар мэрэгчлээ байлаа юм. Бас мис засалч хөлөө. Зүгээр юмч. Зүгээр юм ч хөлөө. Тэгсэн ирнэ. Айгу мундаг бас имч хийж исэн тий. Тий. За тэгээ миний үетэй аавтай танилцлаа. Одоо миний хүүгийн ээжтэй танилцъя. Ээж нь хин гэдэг? Уран тогс. Уран тос ямар ч гоё нэртэй юм дээ. Ямар ажил? Ээж нь бас эмч үгүй юу? Аха. Бөө гэрээрээ эмч. Би тэгвэл ер нь найзгаа анарыгаа бараг том болоод ямар ажил хийх нь мэднэ. Эмч. Өмнө үү? Тэ аав эмч болохгүй гэсэн. Болохгүй гэж юу? Яагаад? Гэхдээ л би өөрөө том болж байгаа эмч болно. Болно. Би бас тэгж бодож байна. Яг аав тийг хэлж идэг. Гэхдээ хамгийн гол нь миний хөөрөө эмч болох сонирхолтой болох л хэрэгтэй штэ. Аав намаа загнах байхаа тий. Хүш чи ямарсан нөгөө ажил чинь юу басан? Эмч байжгаад босс болоод багш болоод одоо юу ихээр болсон бэ ер нь? Гал команд болсон. Одоо юу хийж байгаа? Анаа ингэсэн цагтаа амьдралгүй гэсэн. Гэр бүлтэйгээ уулзахгүй гэсэн. Тийм үү? Яа. Тэгээд би дэлгүүр нээгч бол. Дэлгүүр нээгчээ. Тэр чидээ ямар ажил хийдин дэлгүүр нээгч? Дэлгүүр нээ. Дэлгүүр нэгээл явах юм уу? Нэг дэлгүүрийг онгойлгочвол сайн байна уу гэд нээчээл. Өөр дэлгүүрд очиод сайн байна уу гэж нээчээл явах юм уу? Нэг дэлгүүрээ ингээд хүмүүс ингэж юм аваа тэгээд би тэрийг нөгөө нэг мөнгө гэж хэлнэ. За бараг л ойлголоо. Чи дэлгүүр нээчээл тэр хүнд нэг хүнд өгчээл ах юм уу? За манай үл мэдхийн ажил ямар байна? Таалагдж байна уу? За хэрвээ эмч аав нь бол за ерөөсөө бити миний охин өөр ажил хийгүүл чи ямар ажил сонгох вэ? Ерөөсөө л эмч үү? Яагаад миний үед эмч таалагдтээ? Ээж минь хоёулаа эмч болно гэж. Би 2 мэрэгчтэй болсон. Эмч болно. Эмч бол ийгээ бодоод байгаа юу? Би 2 мэрэгч. Чи гоё эмч болно. Миний бодлоор их мундаг эмч болно. Их гоё хүнийг эмэнсэн, их өөрөө их цаанаа одоо нухацтай гэж томчул ярьд юм да. Ингээ хүнд итгэл төрүүлсэн мундаг гоё юмж болох байхаа. За тэгдэ та өөр ямар ажил хийх юм? Дэлгүүр. Тэгээд өмгөөлөгч. Өмгөөлөгч гэж ажил мэдэх үү чи? Яа дээ? Яадаг гэж бодож байна. Чи жоон сайн л мэдэхгүй. Үл мэдэх тайлбарл яа дээ өмгөөлөгч битээр мэдэхгүй байна. Би ч гэсэн. Хийх гэж байгаа. Мэддэггүй. Хийх гэж байгаа ажлаа мэдэхгүй яаж ажил хийх гээд байгаа юм бэ үл мэдхээ. За минийгүй их чинь хэн блэ? Гомарл их чинь минийгүй төрсөн их чинь нэстэ. Гомарл их чинь бас эмч болох гэж байгаа юу? Мэдгүй. Өөрөө юм хэлэхгүй байна уу? Таяр ярьдгүй ер нь хоорондоо. Ярьдаг. Гэхдээ манай мэрэгжлийн надад хэлдэг. Хэлдэггүй юу? Ани нь одоо хэдэн настай? 12. Тэгээд юу яаж гэнэ үү? Одоо яг тэгээд та хоёр хоорондоо ер нь тоглолтгоо хамтдаа тоглох, хамтдаа ярих. Тоглолтгоо. Яагаад? Чи ер нь тоглолтгоо? Ганц дүүнэртэйг л тоглолт. Миний хүч баг дүүнрээ тэг харчдээ юм шиг байна те тоглоод. Ани нь бол зав байхгүй юу? Жохон зав. Жохон зав. Тэг жохон зав гарахаар юу хийж гин ани? Анаа л зүрл гэрээ цэвэрлэл. За миний үгийн дүүнэрийг хин гэдэг. Хас эрдэн биндря. За тэг дүүнэртэй та гурав яаж тоглож гин? Эвлүүлдэг тоглоомор л. Эвлүүлдэг тоглоомыг олуулаад тоглож болд юм уу? Тэгээд нэгийг нэгтээ нийлүүлээд тоглоом. За тэгээ хоорондоо сууж байгаа тоглодгоо эсвэл тусдаа тоглох уу? Эсвэл нэг өөр юм барьчаад тус ингээл өөр өөрийнхөө юмыг тоглож гин үү? Хоорондоо. За
Хөөш гурлаа нэрээ тоглоом гэсэнс би та нарт нэг тоглоом заагаад гурлаа тоглож үзэхөө. Гэтэ хэцүүлдэ үл мэдэхэд бол хэцүү. Манай анарт бол гайгүй ах гэж бодож байна. Ингийн шүү заяа. Нэг би үг хэлэн заяа. Тэг миний тэр хэлсэн үгний төгсж байгаа үсгээр нь нөгөө өтх нь үг хэлнэ заяа. За, үл мэдгээс эхэл. Ямар үг хэлэх вэ? Нэг үг хэлдэ Монгол. Гадаад биш шүү, Монгол шүү. Гэдэг үг байд юм уу үл мэдхээ? Аав. П чи ямар хэцүү үсгээр төгссөн үг хэлчихвэ. В-гээр төгссөн ямар үг байдаг гэлээ? Монгол тийм үг бараг байдгүй шүү дээ сонин. В. За нөгөө нэг юм цэцэг ингээ хийдэг вар. За ямар үсгээр төгсөж байна анараа? Р. Аха. Харин би робот. Робот. Т үсгээр гэсэн үг хэлээрэй үл мэдхээ. Тэс. Тэс. Дэс бишээ. Т үсгээр. Т. Дээр чин Д үсгээр эхлээд байна үл мэд. Т. Нэг амтан байдаг да 5 ушуу малын хамгийн өндөр тэр юу лээ? За. 5 ушуу мал гэж ахчоо. Юу байдаг вүлээ 5 ушуу малаа хэлдэ. Анара. Хань. Мэдхүү та хоёлоо мэдхгүй мө? Хөдөө байдаг малаа тэгвэл. За. Хөдөө ямар амтан байдаг вүлээ? За хэлээрэй. Мар зүйтэй. Үхэр. Ингээд 5 ушуу мал гэдэг чи яг ингээд морь үхэр хоёр ордог байхгүй өөр. Тийм ээ. Тэгээд Яма тэгээд ингээд энэ 5 ушуу малд ордог нэг хамгийн өндөр амтан нь Т үсгээр эхэлсэн. Тэр ямар амтан бэ? Зүйтэй. За одоо би Э үсгээр. Ээж. Юуны чинь байж одоо манай анар хэлэх гээд байгаа байхгүй юу? Ж үсгээр гэсэн үг хэлнэ штэ. Жимс. Ис үсгээр ямар үг вэ нөө? Ис. Эцэг. Юу ис гэж яах чинь? Эгээр. Биш. С гэд эхэлдэ. За их чин дүүдэд туслая. Ингээд нөгөө нэг үнэнээс ингээд юу саадаг үлээ? Үнэнээс яманаас юу саадаг үлээ? Тэ бид нэг уудаг. Сүү. Зүйтэй сүү. За одоо ингээд нэг л тойрчих гурлаа. Сүү би үүсгэр хэлнэ те. За одоо ингээ. Үлгэр. Дахиад айгу хэцүү үсэг хэлжлээ яана. Тэгээ бас үлэг. Яг үнэ. За үлэг гүрүүл. Үлэг гүрүүлж биш ээ. За. Үнэг. Тэгээ бас үл. Бэзэлдэ үл мэдхээ. Бэзэлдэ үл мэдхээ. Чи одоо хэний дараа хэлэх байхгүй анарын дараа. За үнэг. Гэр. Яа мө хэцүү үг таарлаа да. Эр үсгээр хэлсэн үг. Робот гэд хэлцээ. Одоо өөр ямар эр үсгээр хэлсэн үг байх уу? Чи ямар газар ажиллаж байгаа вэ? Энэ газрыг юу гэж хэлдэг вэ? Үл мэдэх. Яг үнэ үл мэдэх нэвтрүүлэг. Гэхдээ энэ нэвтрүүлгийг хаана бичдэг вэ? Хүүхэд радио. Радио гэдэг чинь ямар үсгээр эхэлж байна? Эр үсгээр эхэлдэг байхгүй заа юу? За онц сайн байна. За гоё тоглосон шүү гурлаа. Миний үчи дуу байгаа юмстэй. Байна гэл энд надаа ээж нисэн штэ. Манай охин гоё дуулдаг шүү. Дуулуулаарай гэсэн штэ. Нэрийг дуулж чадахгүй. Түу шүлэг байгаа. За шүлэг сонсъё. Миний аав намайг өндөр өргөж байна. Миний сайхан ээж намайг өвөр дээрээ суулгаж байна. Миний сайхан ах намайг өглөө болон угтаж байна. Миний сайхан ээж намайг орой болон үдэж байна. За ястай гоё. Энэ аав наваачад өндөр өргөж мөрөн дээрээ суулгасаар байгаа чамааг юм өндөр болгоцсон юм байна шүү дээ ер нь. Манай анарын тухай шүлэг байна да энэ чинь. Яасан үл мэдхээ? Чи нэвтрүүлгээ хийгээ чи амьсгаагаа таглаа суугаад идэх нь ямар учиртай байна энэ чи. За одоо манай найз өштэй тэгж яриул Куроми цуглуулгатай. За юу гэж байгаа? Куроми цуглуулга гэж ямар цуглуулга байдгийг чиний хэлдэ надаа. Мэдхөө. Амьсгалаа алуу яар. Би чамайг ямар амьсгалаа барьж суу гэж ямар энд авцарсан биш үү? Яг хэвээр л чи нэвтрүүлгээ. Тийм хийгээч. Куроми цуглуулга гэж ямар цуглуулгыг хэлдэ? Куроми шүтг. Биш ээ. Юу юм бэ Куроми цуглуулга гэж? Миний дуртай юм Куромигийн багц. Дотроо гоё юм. Юу вэ? Бал тэгээд Куроми гэж юу юм бэ? Нөгөө Күгэлтэн Баатар уу? Керами юу?
Би Куроми гэхээр нина сони юмнээ цуглуулга байх юм байх гэсэн чинь нөгөө Керами чинь байна. Тийм ээ. Охид бүгд Керамид хайртай юм байна л та. Би бодохдоо Hello Kitty, Barbie гэдэг гэж утсч бүгдээрээ Куроми, Керами болцсон юм байна тий. Керами яагаад гоё юм? Надад бол өнгөн таалагддаг. Өнгө нь гоё. За, миний хүтгээ бүгдийг цуглуулчаад хаана хадгалах уу? Читэ үсмэсэнтэй зүйлт мүлтийн зүхгүй яасан. Керами зүйлтүүдээ. Би яг нэг жижигхэн нэг болгоныг жуус уучаад шөө шээс хүрдэг гинэ. Тэгээ штэ чи. Би чамд хэлсэн штэ битгий нэвтрүүлгийн үед битгий. Би уугаад болгосон ш. За яг хөтэ твчэн штэ одоо хоёлаа удахгүй дуусан заяа. Тэгээ яг л манай найз юу хийж чаддаг гэж ширээний тенс тоглож чаддаг. Хин зааж өгсөн юм юу? Ширээний тенс гэж мэдэхгүй. За тайлбарлаад өгдөө мэдөө. Ямар тоглоом байдаг лээ? Ширээний тенс гэдэг нөгөө нэг ширээ байдаг те. Ингээд том ширээ байдаг. Тэр ширээн дээр ингээд юугаар тоглодог лээ? Цагаан жижигхэн бөмбөг. Тий бөмбөгийг ингээд юугаар энийг чи барьдаг юм чи юу гэж хэлдэг лээ? Мартсан юм штий. За ингээд ямар ч байсан ингээд ийм хавтгай юмар ингээд нөгөө бөмбөгөө ингээ ойлгоод тоглодог те. За хин зааж өгсөн миний юу тэрийг? Тэрийг манай тесний багш зааж өгсөн. За хаанах юм багш? Яг ширээний тенсний юу? Гоё штэ. Чи тоглож үзээгүй ширээний тенс юусоо? Чи ер нь тенс тоглож үзсэн үү? Ямар тоглоом тоглож үзсэн гадаа? Гар бөмбөг өөр. Гар бөмбөг, хөл бөмбөг. Гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг бас тоглосон байл тэ. Чи ширээний тенс гэдэг асууж байгаадны тоглоод үзээрэй заа юу. Сонирхолтой шүү. За ойлгосноо. За тий миний үчи ямар хөгжмийн дугуйланд явдээ? Төлдөр хуур. Ундаг юм те. Би төлдөр хуур тоглохыг хүсчихлээ. Харин тий манай үлмэд тоглохыг хүсээл байгаа. Даанч чадахгүй байгаа байхгүй. Би гэр бүлийнхаа мөнгийг бодчих. Яагаад? Яагаад гэвэл мөнгө тэрийг ахуулчод мөнгөгүй болно гэ. Тэгээ бодоод төлдөр хуур тоглож чадахгүй юм уу? Яг тэгтээ мөрөөдж яхад болно шүү дээ. Миний хүү бас өөр яг төлдөр хууртай газар сурж болно шүү дээ бас тий. Үзээрэй за аав ээжтэйгээ ярьж үзээрэй. За төлдөр хуур тоглол яаж сурдаг вэ? Одоо ингээ манай үйл мэдэх сурыг гэвэл яаж сурах вэ? Ихэл цаас тавиал дараа нь цаасных нь цаасаа хараад тэгэл тоглолдог. Цаасан дээр нь юу вэ? Нот. Нот гэдэг. Нотыг нь дуулдаа за. До ре ми фа са дё си до ре ми фа са дё си до. Бодлаа. Бодоо буцахтаа хизээ дахиад доороос дээш эхлэхэд чи доошо буух ёстой өстэй. За чи нэг хилээтгэхдээ саяны юу? До ре ми фа са дё си до ре ми фа са дё си. Штэ. Би ингэж хэлэх гээд байгаа байхгүй. До ре ми фа сол ля си до си ля сол фа ми ре до. Зү. За миний чих янз бүрийн дугуйланд явдаг юм байна. Одоо тэр ширээний тенс явдаг юм байна. Гоё хөгжим байд юм. Дээрээс миний үчи бас зураг зурд юм байна те. Юу зурах дуртай? Зүгээр л нэг гэр бүлээ гал зураг. Гэр бүлээ зурдаг. За чи тэг гэр бүлээ зурхад хамгийн эхлээд хэнийг зурх вэ? Хамгийн эхлээд аавыгаа зурх. Аавыгаа зурчаа. Дараа нь ээжигээ дэрэгдэн зурчаа. Дараа нь хоёр дүүгээ голдон. Хоёр дүүгээ аав ээжигээ гол зурчих юм байна те. Дараа нь тэгээд чи хаана нах юм? Хоёр дүүгийнхээ аав. Хоёр дүүгийнхаа хажуу талд нь аав ээжийнхээ хаана нах юм? Аавынхаа дэрэгд авах юм уу? Ээжийнхээ дэрэгд авах юм уу? Би лээс бол дүүгийнхаа дэргэн дээр. Дүүгийнхаа дэрэгд авах. Тэгээд чи байсан бол яасан? Би лээс бол ээжийнхээ баруун талд байх. За зүүн талд чи юм. Нөгөө чиний хажуу талд өөр хэм байх юм тэгээд. Анаа юм уу? Мо аавыгаа хажуудаа зогсоолдоо юм чинь чаавас. Аав хаан зогсох юм тэгээд. Гэр бүлээрээ ингэ тэрвэлдээд. За чамайг араас тэрвэрчих юм байна те. Зөв. За тэгээд миний ч аниага зурна үсттэй. За тэгээд танаа ийм сайхан одоо азтай өнөр ийм жаргалтай гэр бүлч одоо их аялал зугаалган дуртай байх хэрэгтэй гэж би бодоод байгаа байхгүй юу? Танах аялдгаа хамтдаа? Аялдаг. Хаагаар аялуу бинийхөө?
Хөдөө. Хаана хөдөө? Хаашаа явснаа мэдсэн үү? Юу байсан тэнд? Их чин тэгвэл таа чи ямар хөдөө байсны? Байгаль нь ямар байсан? Гоё. Юу байсан? Уул байсан уу? Уул байсан. Ус байсан уу? Байсан. Юу байсан уу? Мод? Мод байсан уу? За тэгвэл зүлэг байсан уу? Зүлэг. Илэс байсан уу? Байсан. Байхгүй байсан уу? Тэмээ байсан уу? Тэмээ байх. Тэмээ байхгүй юм чинь тэмээ хаана амьдардаг үлээ хөл мэдхээ? Ай тат. Гэхдээ бити айдаа нөө гэж яг ярьжээ. Таач хэл тэгвэл хаана байж болох вэ тэмээ? Цэнгэр өнгөм. Яагаад? Яг гэвэл би мэй гэж дуулдаг. Хизээ тэмээ мэй гэж дуурж ирсэн үл мэдхээ. Тэмээ чи яаж дуурдаг лээ? Төөрчлөө. Бишээ үл мэдхээ. Яаж дуурдээ? Ийн хоо гэж ямар амтан дуурдээ? Мэр. Мяу бол бүр тэс өөр. Мяа чи ямар амтан дуурдаг лээ? Би. Чи юу? Би. Чи мяу юм уу? Йой. Өөр толгой эргүүлчих юм чи. За тэгвэл ингээ аялал зугаалга чамд таалагдсан хамгийн гол нь. Таалагц. За юу нь гоё байсан хамгийн гоё нь? Арай ингээд ихцтэйгээ тэгэл хамтаа унтаал. Майхан дунтсан уу? Үгүй юу? Үгүй нэг Монгол гэр дотор унтаад. Монгол гэр дотор унтаа. Тэгээ нөгөө хорхой шавнаас хамгаалах гэх нэг торон дотор. Бүр торон дотор тийм олон хорхой шавж байсан уу? Байсан. За. Тэгээ бүгдээрээ Монгол гэрт унтсан та нар. Чи унтаж үзсэн үү мэдхээ Монгол гэрт? Хаана? Цэргийн баярт. Цэргийн баярт Монгол гэрт унтсан юм уу? Тэгээд штэ улаан шургуулсаас харсан. Улаан шоргоолж харсан манай үл мэдтэгээ бүр айгаад уйлаад зүхтаагаад бүр яваад гисэн тий Монгол гэрээс. Нэг хан дээр ингээд явж илээ. Юу? Тэр улаан шургуул. Аалз яваагүй юу? Чи аалз ингээ улаан шоргоолж хоёр явж ивэл хинээс нийлээ айх уу? Юунаас нийлээ айх уу? Альнаас ч яахгүй шууд хөдөлгөөд тийм үү. Манай анар яах вэ? Хөдөөрөө дивсэн. Юунаас айх уу? Шоргоолж аалз ингээ явж ивэл альнаас нь айх уу? Аалз. Тийм үү. Аалз илүү амир. Айдаг амтан байна уу ер нь? Би амтны үрээ. Тэгээ аалз таарлал яах вэ? Манай өмнө шүү дээ. Гайрлах уу? Манай шүү дээ. Нөгөө Манай бэзэл та. Монгол гэрний артал баахан алд ингээд. Тэгээ яах вэ тэрийг бүгдийг надад яах вэ? Хөөлтөө биш. Тэгээд нөгөө нэг алаад явдаг. Алаад явчихдгөө. Алаад. Юугаар алах вэ? Амтны үрээлэнд могоод барьж тэрж исэн. За баярлалаа ойлголоо. Тэгээд штий. Бид хоёрын аалзны тухай ярьж ил да бол. Би ч ярих гэж. Хөтөд аалзыг ярих гэдэг юм уу? За яа. Өмнө амтны үрээлэнд би аалз харсан тэгээ ингэж ирсэн. Минийхүү аалзыг хадуулчихгүй. Тэгвэл Спайдермен. Нэрэ тэгдэм болов. Ингээл анар аалзанд хазуулсан чинь Spider-Woman болоо л тий. Тэр чин бүсээр гарах шин. Ханаас? Тараа. Бүсээр гаргах юм уу? Spider-Man уу? Яагаад Google-тэн дээр болохоор нүг гараар гаргадаг шин. За. Тэг жинхнэр бол бүсээр гардаг гэж юу? Тэр хаан тэгж хэлсэн байсан. Тэгвэл манай Игчин тэгсэн үү? Аалз олчод бүсээр гаргана гэсэн үү? Үгүй яах вэ? Ийм жаа бүсээр гаргачихгүй яа тий. Аалз бол харин бүсээр гаргана. Тийм үү? Хүн бол гараараа юм уу? Аалз бүсээр шүс гаргад юм уу? Би мэдээгүй юм биш. Нэрээ юу? Яг уу? Ном момноос мэдсэн үү? Үнэн үү? Тийм ээ. За би ста мэдхгүй байна. За тэгвэл тэгвэл юу ячил дөө яшиг. Нөгөө төмөр хазчи тэгэл Iron Man болчи. Тийм үү? Iron Man чинь яаж болдог вүлээ бол мэдхээ. Төмрөөр. Тий харин яаж төмөр нь яад вэ? Ингээд дүрс хэлбэрэнд оруулаад тэгээд тэр хувцсыг өмсүүлээд тэгээд за тэгвэл өөр юм байна. Batman яаж болдог вүлээ? Batman уу? Тий. Мэдхгүй. Могон таацуулт юм болов? Үгүй юу. Batman
Хаалт энтергээ мэдхүү энэ хөвгүүдийн сонирхдаг юмыг. Би мэднэ. Би өөрийнхөө Шал сонирхолгүй тий. Ааха. Охид тэгээд та нар уулзахаараа тэгээд юуны тухай ярих вэ? Керамигийн тухай ярина өөр. Өөр нэг би ийшээ ядсан Анаа ингэсэн өмнө аавын нүуний ажил дээр уудаг юм дээр нэгэндээ нэг суруулаа ингээд сугандаа авчуулаад тэгээ хүлээсэн чи гэдүүрсэн. Тэгэл болоо юу. За их сонирхолтой юм ярьлаа. За гуравдаа онцгой таалгая. За хин онцгой байгаа юм миний үед. За анхааралтай сонс. Ачаачи юм ярьдаг залуу минь. За талд тагдгаар нохой хуцна. талдгаар нохой хуцна. Мөн үү? Талдгаар нохой хуцна. Үгүй бодоочтой эн чи шууд бууж өгдөг ямар сони юм бэ? Юу надаа штэ те юу гэжтэй эн чин. Мотоцикл, трактор. Үгүй амтнаас. Амти юм уу? Арилгч. Талдгаар гэхээр юу юм болоо? Тарвах юм болоо? Аха. Ваа би татсан. Чамантас тарганы тухай байдаг те онсог. Юу лээ хэлдэ? Газар доор гантай шар тос тэр юу вэ? Тэр бол тарга. Ийм байд штэ бас. За одоо чи онцгой таалга. Ах トゥ долоогийн Нэр нь өөр нас нь адилхан. тэр юу вэ? Ах トゥ долоогийн нэр нь өөр, нас нь ижлэх нь тэр юу вэ? Ах トゥ долоо. Тэгтээ нас нь ижлэх юм уу юм болоо? Таах нь уу? За бууж өгдөг үл. Би мэдэн штэ чи таалгацсан юм чи. Юу лээ? Гариг. Долоон гариг. Долоон гариг мэдхүү чи. Мэдгүй. Чи дэлхийгээс гадна өөр гаригуд байгаа үсттэй. Тэр гаригуудыг хэлж байгаа байхгүй дэлхийтэй хамт. Ямар гариг гэдэг лээ? Нэрлэх хүн байна уу? Би. За. Мэрмэр гариг. За. Өөр. Сансар гариг. Сансар гариг гэж үт юм уу? Тэр Бод ангар. Бод. Яг. бархас. Оо яг зөв. Од. Бод. Юуны ч од. Бод ангараг бархас бат. Юу. Би дандаа өөр хэлээр мэдээд байна. Тэгснээс уг нь мэдгэлээ. Тэгвэл мэдгээ. Би тэр мэдэхгүй болохоор тэгж аргалдیں۔ Өөрсдийгөө тий. За. За маш их баярлалаа тааш та. Нэвтрүүлгийн Өндөрлөө. За чи одоо гой бэлгээ хэлчих найз та. Батосын дэмэн яах ихнаас нь гой заримыг бэлгэлээ. Батосын За. нарны дагаанд ирчээр ажиллах компани яах ихнаас нь гой тогийн бэлгэлээ. Тэгээ гой чихэр өгье. За тэгээд найздаа ингээд битэрийг зорж ирээд нэвтрүүлэгт орсон данардаа маш их баярлалаа. Аав ээжтэйгээ эгч дүүтэйгээ бүгдээрэнтэй астаа жаргалтай сайхан амьдраарай. Тэгээд томоо болоод өөрийнхөө хүссэн гоё мэрэгчлээ сонгоод маш мундаг ажилдаг болоорой. За юу. За ингээд одоо би дараачийн нэвтрүүлэг хүртэл манай өнөөдрийн зочин нэрээ анар маань хэдэн настай вэ? 8. 8 гэдэг агчин 9. 8 настай тийм ээ анар гэдэг найз байлаа. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.